Сайн байцгаана уу бүх үндэсний өсөлт чуулганаас та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Бидний гэрчлэл бүлэглэжсээр энэ удаад бол Бархуу маань бүхний алдаршуулан гэрчлэе гэдэг зориулж ирсэн байна. За Бархуу маань одоо өөрийгөө танилцуулаа тий. За сайн байцгаана уу намайг Бархуу гэдэг. Би одоо үндэсний өсөлт чуулганд одоо сайн ирсэн гэж болохгүй тий өмнө нь ирээд тэгээд хэсэг байж байгаа явж хаад буцаад сайн бүтэн сайн өдөр ирсэн байгаа 4 хоногийн өмнө. Тэгээд сайн эрэхтэй бол тий нөгөө бүх зүйлс нөгөө нэг нээлттэйгээр ирсэн юм болов гэж би ойлгож байгаа. Өөрийгөө нөгөө өмнө нь ингээд сонсоод огт хүрхгүй байсан өгнүүд хүрхгүй энэ чаш нөгөө толгоор руу ерөөс орохгүй тий толгой дүүцсэн юм шиг байгаад байсан байдал арай өөр намлал сонсоход шууд ороод уугдаж байгаа юм шиг тийм нөхцөл байдалтай сая ирэхэд яг тийм зүйл болсон. Тэгээд яг тэр өдрөө их олон чөлөөлтүүд болоод тэгээд би одоо тэр чөлөөлтийн тухай одоо эзэн намайг яаж чөлөөлсөн тухай гэрчлэхгээ хүрээд ирсэн байна. За баяр хүргэе Бархуудаа өнөхөр одоо бүхний нэгөөсөл хайр ивэл багтаж тийм ээ. Гайхалтай идэл чөлөөлтийг хүлээж авч бүхний би алдаршуулах гэдэг байна гэдэг баяр хүртээ сууж байгаа. Чам дахин их баяр хүргэе тий. Баярлалаа. Тэгээ тэгэхээр бол ер нь чөлөөлөлт бол өнөхөр бачтай тий. Ямар одоо сүнс ямар ханхуу хүчнээс одоо чөлөөлөгдсөн тухайгаа үнэхээр үнэн үг яаж одоо тэгж их уугдаж ордгийн бэ? Бас нэг яагаад би хэсэг хугацаанд ирэхгүй байсан юм бэ гэж гэсэн одоо бидэнд үнэхээр нууц шилбэл хаалцахаа гэж бодож байна тийм. Одоо нууц чигээ урахад нууц гэх юм байхгүй штэ. Ер нь бол бүх нөгөө анх эрэхтэй л тийм би одоо л хаалттай байж л гэж ойлгоод байгаа юм л да. Бүр юу ч ингэж хүлээж авахгүй бүх юм ингээд хаацсан тий. Тэсэрний нөгөө нэг за би тэгж юм чин сүмд явахгүй болохгүй л гэж бодсон юм шиг байгаа юм л да. Тэгээд түрээд ирсэн. Тэгэнгүүт юу ч өгөхгүй. Тэгээд дээрэс нь нөгөө нэг ямар ч нөгөө юу сүм чуулганы ямар нэгэн юмд хамрагдах ямар ч хүсэлгүй. Тэсэрний нөгөө нэг бурхнаа болохоор хайгаад болчмоор байдаг тий. Одоо юу ч гэсэн үг юм би одоо бол өөрөө баг ойлгохгүй одоо өгөр бол нэг юм хинтэй ч харилцахгүй ээжиж сүм дээрээ бурхныг олоод тэнээс нь авчих гадж байгаа юм гэсэн бодолтой. Одоо нэг тийм сүм цуглаан хэрвээ байдаг бол тий нөгөө юу ч надтай харилцахгүй тийм үйл үзэгдэх чиг орж ирчээл номлоо сонсоод авах юм авчаал буцаа явж тэндээс нөгөө бурхнаа олцоод тэгэнгүүтээ хүмүүстэй болохоор харилцахгүй гэх нэг тийм цуглаан байдаг бол тиймийг хүсэж ийсэн юм шиг байгаа юм байна би бодоход. Тэгээд яг тэгчгээр чи нөгөө бүх зүйл хаалттай учраас нөгөө орохгүй. Би миний толгой дүүрчиж гэж яг дараа нь биелээдсэн байхгүй юу? Тайлбарлах үг олдохгүй л байсан. Гэтэл сая бүтэн сайн эрэхтэй болохоор нөгөө би мэдээ нөгөө байхгүй хугацаанд маш их гэмшиж байгаад ирсэн л дээ. Өөрөөр нөгөө юу гэж. Үнэхээр яг тэрнээс бол жинхнээсээ айсан нөгөө хажим чамд гэмшиг зай олдохгүй байх үү гэдэг тэр би бүр үнэхээр яг эзнийг гэрчлэх боломж олдож явах цогтаачаад эргээд надад нөгөө гэрчлэх боломж олдохгүй гэмших боломж зай байхгүй байх үү. Тэгээ нөгөө нэг энэ яригчид анхнууд чамаас өмнө хамчлалд орно гэдэг би штэ. Бүр яг тэрнээс бүр үнэхээр яг айсан гэх юм уу тий. Тэгээд маш их гэмшсэн яг тийм гэмшлийн хугацаа байсан гэх юм да. Тэгж жагаад буцаж ирсэн. Тэгээд тэгж нөгөө эренгүүтээ тэр номлыг тэгж ууж байгаа мэт авч байгаагаа ч гэсэн би яг гэмшлээс болсон байх. Би яг үнэхээр гэмшсэн учраас тий. Өмнө нь одоо би бол мэдээж өөр чуулганд өмнө нь явж исэн. Тэгээд маш их гэмшиж байгаа штэ. Тэгээ одоо ингээд харахаар би ялгааг нь тэр гэмшил биш вэ жээ одоо би гэмшиж байна бурхан ингэж хэлдэг нь гэмшил биш л байдаг юм байна. Яг нөгөө нэг гэмшил бурханаас ирдэг гэдэг чинь яг үнэн юм байна гэдэг юм ялгааг би яг сая олж харж байгаа. Сая л харсан. Тэгээд яг нөгөө намлал сонсож байгаа яг намлалын дараа ер нь нөгөө дараа нөхөлийн цаг болсон шүү дээ. Тэгэхэд ч гэсэн их сонирн байсан байхгүй юу? Чөлөөлөгдөх гэж байгаа л юм шиг маш юм эвгүй байгаад исэн. Тэгээд л тохгүй байгаа юм ингээд нэг юм ярьчмаар юм шиг эсвэл ямар ч юм тий сонирн байсан байхгүй. Тэгээд нөгөө би ингээ нөгөө чичрээд ч байгаа юм шиг харахаар бол чичирж байгаа юм байхгүй юм шиг. Ер нь тиймэрхүү нэг юм мэдрэмж юм да тий. Тийм зүйлсүүд байна. Тэгээд би тэрийг тухайд бол тэгээ нөгөө дөнгөж ирчээл явчаад буцаад ирсэн дөнгөж ирсэн эрэнгүүд ингээл нөхлийн цагийн дээр гэсэн нөгөө гой байж исэн учраас
нөгөөдөө ингээд тэгсгээл өнгөрсөн. Тэгээ гэртээ очисны дараа оройн нь за ингээд шууд яг л тэр нөгөө буцаж яг тийм зүгээр байж байгаа л шүү дээ. Би нөгөө оройн залбирын энэ гээгүй те дөнгөж олоод ижээл ингээд байж исэн яг залбирын да нөгөө юу оройн магтандаа гэх нөгөө өдөр жоо их юм авцсандаа баяртай ч юм уу те нэг юм магтах сэтгэл зүгээр ингээд дотор нэг зурсхан байсан чи ингээд байж исэн чинь гинт эвгүй бол тэгэл шууд магтаж ихэл тэгээ магтаад өгөн шаад магтаад ингээд явж исэн чинь гинт шууд чөлөөлөгдөж ирсэн аахгүй юу. Өмнө нь анх эрэхтэй энд шууд нэг чөлөөлөгдсөн шүү дээ. Би тэрийг гэрчлэхгүйгээд яваад гэсэн. Тэгэхэд нөгөө яг бадэр гэрчлэхээ нөгөө мэдсэн. Тэгэл юу чөлөөлгөө. Тэгээ яг чөлөөлөгдөх чинь таруу цаазаа чөлөөлөгдөн. Тэгээ яг ингээд чөлөөлөгдөж ихсэн тэр тэгээ баг ингээд 50 минут болсон байхгүй яг ингээд нөгөө чөлөөлөгдөж эхлэе шүү цагаарсан. Тэгэл 50 минут үргэлжлэе. Маш ингээд сонин одоо хэрвээ чөлөөлөгдөж үзсэн хүмүүс бол мэдж байгаа баг тий. Үзээгүй хүмүүс бол ингээд ярахад маш сонин сонсогдсон. Одоо энэ яриа маш сонин ингээд би чичрэн дээрээс нь нөгөө маш их ингээд хөлрөөд идэг. Тэгээ бөөлчгүй тэсэрний юм юуч гарахгүй нөгөө хоол дотроос нөгөөлчгөрч юм гардаг. Тэр нь гарахгүй тэгснээр толгой эргээд жаах шиг тий юм сонин болоод тэгээд яг ингээд нөгөө нэг ингээд гар дагаж бүр ингээд яг нөгөө дотроос юм гатгшаа гарч штэ миний биений бүр нэг тийм ингээд гар дагаж ингээд гарнаас ингээд дээш гарч байгаа яг тийм юм бол бүр бодит тийм юм гэртээ ингээд байж байгаа орой штэ тэгээд байж байгаа эхэндээ ингээд нөгөө жоохон гайг гүйж байсан юм болов ингээд талбай чөлөөлөгдөд исэн сүүлдээ нөгөө айж хэлж байгаа нөгөө ингэж байгаа ганцаараа яж байгаа өчгүүдээ гэж айх хэмжээнд нөгөө хоолой багцуудж байгаа юм шиг мэдээж ингээд бодит нэг гар орж ирээд багцуудсан гэсэн утгатай бол биш тийм биш шүү дээ. Гэтэ яг ингээд багцуудсан юм шиг ингээд амьсгал гаргаж байгаа богдож байгаа юм шиг тийм. Ямар сандал би ганцаараа байж байгаа өчгүүдээ гэж бодоход тийм. Яг тийм юм болоо. Тэгээ би явж байлаа шүү дээ. Тэгээ би за пастрлаа залгая гэж бодож байгаа байхгүй. Тэгээ пастрлаа залгасан чинь утас ингээд гацсан. Тэр чинь нөгөө ингээд чөлөөлөгдөд эхлэхэд нөгөө нэг ингээд магтаалын дуу тавьж байгаа шүү дээ. Тэр чинь ингээд зүгээр яваал байж. Яг пастрлаа ингээд залгах гал дугаарыг тавьж ирээ. Нам дэшэж удааш ч ингээд гацаад тэгээ гацаад тэр чинь нэлээ удаа байж байгаа юм юус ингээд залгаж болохгүй. Тэгээ тэр хооронд яг миний нөгөө хоёр гарыг салгаж авч байгаа юм шиг тийм гар бөөг нэхлээ нөгөө гараар ингэж ямар нэг юм гарч байгааг ингээ мэдээдээс учраас гарах чинь гэж ойлгож байгаа шүү дээ. Гэтэл тэр нь гарахгүй тийм гарыг маань салгах гэж байгаа юм шиг одоо зөв нэг авсан мэдрэмжээр тайлбарлаад байгаа шүү тийм. Яг тийм юм бүр яг бодит яг тийм юм болоод тэгээ нөгөө ингээ хэрвээ гараа харахгүй бол тийм ингээ бүр гандайцсан хатцсан юм шиг надад тийм мэдрэмж харж ээж зүгээр штэ гэж бодож байгаа юм ер нь бол тэг нөгөө утасны дэлгэц ингээ гаццсан тэрийг ингээ дээш нь доош нь ингээ гэж байхдаа би уруугаа харахтаа бандаас юм байхгүй л штэ гэж харж байгаа байхгүй юу тэгж байгаа нэг юм пастор арай хийж ингээ залгаад өгч байгаа тэгээд залгаад тэгэл юуг нь мэдгүй тэгээд тэрнээс өмнө ингээ зөндөө юмнууд ингээ гарсан байхгүй юу тэгээд би яг юунаас чөлөөлөгдсөн гэдгээ тэр үед бол мэдээгүй өөрөө болохоор мэдээгүй тэгээд ямар ч байсан чөлөөлөгдсөн гэдгээ тэгээд пастрлаа ирсэн чинь пастор яг нөгөө утасны цаанаас ингэж чөлөөлж байгаа шүү дээ. Ингээл залбирал хийлээ. Тэгж яах хооронд болохоор за юунаас чөлөөлж ингэж хэлээрэй гэдгийгсэн чинь биш шүү. Хамгийн эхлээд зөвхөрөл гэж биш эхлээд хуурам эхлэлгээ надад ингэж орж. Тэгээ би пасторт хуурам эхлэл гэж нэрийг хэлсэн. Тэгээл яг пастор нөгөө хуурам эхлэлтэй нөгөө нэрээр нь хэлээ шүү дээ. Ихэд зүгээр ингээл яг ингэ юу гарч байгаа юм шиг болж байгаа юм шиг. Яг нөгөө хоолой бууж тийм бүтээл гарч байгаа байхгүй одоо тийм би нөгөө бэдэн дээр сууж исэн болохоор бүр ингээл яг доош яг юм гарчлаа шууд ингэж бөөлж болохгүй шүү дээ энэ шиг гэж бод ер нь би тийж ансан байхгүй юу гэтээ харагдахаар тийм юм бол гаагүй тийм нөөцтгөн тэгээ гарчиж байгаа байхгүй яг тэгээ байсан чинь яг тэрний дараагийнх нь юу байсан цөхрөл байсан байхгүй юу цөхрөл гэдгсэн чинь бүр юм яг нөгөө юм цөхрөлийн мэдрэмж нь одоо ингэж яа тийм тагж ирдэг юм шиг мэдрэгдсэн тийм яг тийм цөхрөл надад мэдээ гэдэг бүр ингэ бүр цөхрөө бүр яг тийм цөхрөл ингэж эндээс ингэж цорж ирж тийм зүйл ингэж гарч ирээ. Тэнгүүтээ ингэж нүрээ хайж гадж байгаа юм тийм ингэж нүрээ ингэж яваад
тийм бодит одоо намайг хажуунаас нь хүн харуу одоо идэгдэггүй гэрийнхэн маань харуул бүр юу ч чадах юм тийм. Яг энийхэн мөчөд чи чинь юунд зөхөрвөө гэж хэлмээр баргаа. Тийм бүр юм тийм маш сан. Тэгээд нөгөө уйлж байгаа нь тийм бүр нэг тийм юмгэнсэн одоо бүр үнэхээр зөхөрцөн олон үйлэл бүр ингэ уйлаад бүр ингэ дугаалмаар лээс нөгөө пастор уцаар яриад байгаа шүү дээ. Би тийм болохоор уйлж маагүй цаашаа ингэ чөлөөлөгдмөр шүү дээ. Тэгэхээр ингэ уйлаад болоод тэгээд дараагийнх нь яг тэр тэгээд ингэ чөлөөлөгдөө. Тэгээд л ингэ уйлж байгаа зүг болж байгаа. Тэгээд дараагийнх нь болохоор юу гэсэн өнчрөлийн сүнс гэдэгсэн. Өнчрөлийн ингэ. Тэгээд би болохоор өөрөө мэдгүй одоо тийм сүнс одоо байдаг юм байна. Одоо яг тийм нөгөө ойлголт ирэхээр л би пастор өнчрөлийн сүнс гинэл гэж хэлж байгаа болохоос өөр болохоор юу ч битгүй штэ ойлгохгүй. Тэгээд өөрийгөө нөгөө би ч одоо өмчм биш дээ энэ гэж ингэж бодож байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэр чинь бас яг тэр өмчм энтертэй бол холбоотой биш байсан юм билээ. Нөгөө юм ганцаардал энтертэй тийм сүнс байсан. Дараа нь пастор тайлбарлаж өгсөн юм даа. Тэгээд яг тийм юм болоод тэгээд тэр зүйлсүүд ингэ болж нөгөө би ингэ ерөнхийдөө нэг юм амт тэмцэж байгаа юм шиг нөхцөл байдал штэ. Ингээ цагийн турш тийм юм болсон ингэ яг чөлөөлөгдсөн бүх би сулрах үед ингэ өөрөө ирэхгүй халлелуя гэдэг юм лээ. Өөрөө яг тэгээд халлелуя тэгэхэд тийм заахтаа би өмнө нь зөндөө олон юмнаас чөлөөлөгдөхтөө ерөөсөө тэгэж өөрийн ирэхгүй баярлах тийм зүйл болоогүй амар хөнгөн бурхан надад энийг хийж өгөх ёстой юм шиг намайг ингэж чөлөөлөх ёстой юм шиг хүлээж авч ийсэн юм байна да гэж тухайд хэлсэн л дээ. Тэгээс би нөгөө яг энэ чуулганд ирснээс хойш зөндөө олон чөлөөлт болсон шүү дээ. Би гэрчлээгүй болохоос тэгээд сая яг тийм юм болоо. Тэгээд би нөгөө юу байна би хүнд маш нээлттэй гимшээд хурж ирсэн тийм маш нээлттэй тэр үгийг үнэхээр тэгж ууссан. Миний дотор үнэхээр тэр орсон байна. Тэгжиж би тэгж чөлөөлөгдсөн. Түүнээс нөгөө өмнө нь жоохон юм болохоор чөлөөлөгдөхөө л одоо энэ цуглаан дээр нэг л юм ахпаад тийм өөрийнхөө тийм яг тийм энэ дээр чөлөөлөгчл чимээг явуулахыг хүсээд байгаа тийм яг тийм нөхцөл байдал байгаад ирсэн. юм билээ дээ. Тэгээ нөгөө уг нь болохоор үнд хаалттай. Гэтэ хүн мэддэм билээ би яг анх тэгэл тийм хаалттай ч ингэ толгой дүүрчиж гэж яхтаа ч гэсэн энэ үг үнэн байна гэдгийг бол мэдчихлээсэн. Шал өөр байна гэдгийг ч гэсэн би мэдчихлээсэн. Мэддэг юм лээ. Тэгээ ганцаараа байхдаа ч гэсэн нөгөө өөртөөгөө л байхдаа бол хоёр нүртэй байхгүй шүү дээ. Яг үнэнээрээ байхдаа би чи яг үнэхээр тэндээ ч үгийг ойлгоогүй мүү гэлтэй ингээ асуухаар үгүй шүү дээ. Шал өөр байсан юм би мэдчихлээсэн. Ойлгож илээ. Юу нөгөө ялгааг бол харж л байсан. Тийм яг харж л байсан. Тэгэл гэхдээ тэгэл явдал юм лээ. Хаад л өгсөн шнэ. Тэгэл нөгөө намайг ингэсэн. Би тэгээ дараа нь бас нөгөө сая за буцаж очие. Одоо би болчлоо. Би бэлэн болчлоо гэж пастор багсаа яриад ярихдаа нөгөө нэг ингэж бодсон. За би нөгөө надад нөгөө нэг та хэлсэн штэ. За ингэж чамд хугацаа өгөө яа чи тэгээд яа гэдэлсэн. Хугацаа хэрэггүй би хэрэггүй. Хугацаа өгөө гэж тэгээ хугацаа хэрэггүй баг гэж явчаад тэгээд пастортай ярьчаад дараа ёо вэ хугацаа өгөө гэж ахтан тэрийг авахгүй бараараа юм бэ. Тэг яг тэгэж чи одоо гимших хэвээр чи ойлгох бурхныг ойлгох хэрэгтэй. Тэрийг чи бодох хэрэгтэй байна гэдэг тийм. Ер нь итгэгчдийн одоо нийтлэг одоо алдаа гэхөө нэг юм ойлголт яваад байдаг. Одоо бүтээгч дээр анхаардаггүй, бүтээл дээр анхаардаг. Бүтээгч дээр ирж бүтээгчтэй л илүү татан байх нь хамгийн чухал тийм. Гэтэл хүмүүс бол одоо бүтээл буюу тэр чөлөөлдөг билэг араас дээр ч юм уу тийм. Тэндээс авах тухай л бодох гэх юм. Би ерөөс ингэж чөлөөлөдөг хэвээр яалтч ингээд нөгөө надад хэрэгтэй байна. Хэрэгтэй байна. Одоо чөлөөлөгдөхөөр ингээд бэлэн болсон тийм нөгөө юу яаж зэмдүүлээд чөлөөлөгдөхгүй л болохгүй болсон. Нэг ингээд дүүцэн байгаа юм дээ. Эдрийг ингээд гаргах хэвээр би ингээд одоо би чөлөөлдөг хүн хайгаад байсан ч юм уу тийм. Яг тэгэж ирэхдээ яг нөгөө сайн таны хэлсэн тэр бүтээгч дээр нь анхаарсан биш л байсан л байна. Тэгэхээр чи яг шийдвэр гаргасан юм би үнэхээр бурхан дээр очиё. Тэг би энэ буруу бодож исэн байна. Үнэхээр гимшсэн байх нь. Тэр гимшлийг ч гэсэн бурхан одоо өгөөрэй дамжуулаад чамд өгсөн байна. Тэ? Тийм.
би яг үнэхээр тэрнээс ал яг ингэж хайсан нэрэд юмдээ одоо чамайг танихгүй штэ хаалга хаавал яах юм бэ те бас нөгөө хичнээн гимшээд ойлгочоод гимшээд нөгөө хугацаа айл хэдийн өнгөрцөн те оройдсон үнэхээр тийм байвал яах юм бэ би бол яг тэрнээс маш их хайсан нэг үнэхээр гимсэн тэгээ бас нөгөө эзнийг гэрчлэх боломж олдож байгаад гэрчил тэг ингэж тунгаар гэдэг тийм би нөгөө гэрчлэхээс цогтаагаад явцсан учраас яалтчгүй би нөгөө эзнээс үнэхээр хэмээсэн тий маш их хэмээсэн тэгээд би дараа нь бас тэг юун талхсан гэхээр намаа тэгээд орхоогүй тэр эзэн баруун гараас чинь дуусаал байдаг гэдэг юм үнэхээр үнэ намайг орхиул архих нөхцөл байдал штэ над тий яг энд ирсний дараа би санджина 2 сарын 5-нд би ирсэн шүү дээ. Тэгээд нэг бүтэн сар гарan болоод тэгээд буцаа явсан гэж бодоход тэгээд гэрчлэх боломж тэгээд тэрийг богинохон хугацаанд тэгээд сар гарan чинь богинохон хугацаа шүү дээ. Маш олон чөлөөт болсон байхгүй юу? Маш олон чөлөөт олж явахад би тэрийг хэлцэж чадахгүй тий. Тэгээд яг яагаад гэрчлэхгүй байсан гэсэн би зүгээр айгаад л байсан бэлээ. Өнөөдөр ч гэрчлэх гээл эхлэв тий. Яа санаа зовлтой байсан. Тийм тэгэхээр нөгөө очин чуулганы хүмүүс юу гэх вэ гэдгээс л юу найсан. Тэгээд тэрийг ингээ хайгаад би яг өөртөө яг тэрнээс байгаад байгаа юм уу гэж ярьж байхдаа би одоо би яагаад байгаа тэр хүмүүсийг тийм бурхнаас өмнө тавьсан байсан байж тээ. Яагаад бурхан намайг чөлөөлж байгаад үнэхээр их чөлөөлсөн. Би бүр тоолсон нөгөө би чөлөөлөгдсөн юм аа ингээд нөгөө наашиг ярина гэх тэгээ утсан дээр ингээд чагсаагаа бичсэн байхгүй юу. Тэгтэл надаас гарсан тэр чөлөөлөгдсөн юмнууд маш олон тэр олон байсан. Тэгээд тэрийг хэлцэж чадахгүй тий. Хүмүүсээс айгаад тэгсэн байгаа. Би ч одоо тий таны үгэн дээр хүнээс би зөв надаас юм яа. Тийм би яг тэрний эсрэг хүнээс айгаад бурхны гэрчлэхээсээ татгалцсан. Тийм үзэл байдал байсан. Яа тийм л юм болсон. Тэгээд би яг сая нөгөө ингээд сая ингээд чөлөөлөгдөл ийм үзэл байдал болсны дараа өмнө нь нөгөө нэг Израильчуудыг ингээд Библи ингээд зөндөө уншиж байгаа шүү дээ. Би чинь өмнө 4 жил хэвээс нэг зурлаанд ингээд явж исэн гэхээр маш олон хүн ингээд Библи уншиж байгаа, амар Библи уншиж байгаа шүү дээ. Тэгсэн чинь унших болгондоо нөгөө нэг Израильчуудыг эдгээр одоо яатсан зөвхөн хүмүүс гэхээр юм байдаг байна. Яатсан хүмүүс гэхээр ингээд зөвөөлж байгаа 40 жил тэрийг ингээд тойрчдаг байна гэд нэг юм өөрөөсөө хол одоо Израильчуудын тухай бодоод идэг байсан юм байлээ л дээ. Гэтэл сая би ойлгож байгаа байхгүй юу? Яг адилхан биш дээ. Бүр яг адилхан. Тэ нөгөө ч би байж тээ. Би байж тээ. Одоо жишээ нь би мэдгүй дээ. Одоо явцсан бол биш шүү дээ. Мэдчихсэн дээ. Энд ийм юм байна, болж юм, үнэн байна гэдгийг харцсан байж ийж хүмүүсээс хайгаад явцсан ч юм уу, сүлийн шалтгаан ч юм уу мэдгүй л дээ. Ямар ч сан хүн бол тэгээд явцдаг юм байлээ. Яваад л өгсөн шүү. Тэгээд буцаж ирсэн нь ерөөл юм да. Үнэхээр эзэн орхоогүй. Яг үнэ. Орхоогүй. Бидний буруутай зүгтэн тэр хөнгөл хайрладаг тийм үү? Тийм л юм болсон. Би тэгээд яг нөгөө анх хэрэгтэй ч гэсэн би бас яг л тийм зүйл хүссэн нөгөө авахыг хүссэн л гэдэг юм л да. Нөгөө эдгэрэл чөлөөлт болж байгаа газар яг эзний ажил хийгдэж байгаа газрыг ирж хайгаад би баг ирэхээсээ 20 оны өмнө энд ийм цуглаан байна гэдгийг ингээд сонсцсон байсан. Гэтэ нөгөө ирэхийг хүсэхгүй нэг юм дахиж ингээд нэг пасторууд дэж болгоно хүмүүс яг нэг тийм хүрээлэлд ингэж дахиж голлдохыг хүсээгүй, үнэхээр хүсэхгүй байгаад тэгэнгүүт нэг талдаа за тэгвэл байлчих гэхээр бурхнаа болохоор хайгаад нөгөө нэг болчих гээд идэг тийм ингээд нэг эсрэг нөхцөл байдалд ингээд байгаад би бүр бид нар нөгөө хамтдаа ирсэн шүү дээ. Би бүр яг явахын өмнөх өдөр бүтэн сайн нэгийг өмнөх өдөр би бүр эдгээр та нар явжээ. Та нар очиод би хаасч очие. Би бэлэн биш байна гэж хэлсэн. Юунд бэлэнж болохгүй гэсэн. Би бүр яг тэгэж хэлчихсэн. Тэгээд нөгөө нэг усгүй байгаад байсан. Тэгээд яг нөгөө өмнөх жуулганаас ингэ зүгээр за би явлаа гэж явж байгаагүй баахан нэг юм хэрүүл маргаан тийм нөгөө нэг гомдол асар их гомдол тэгээд маш их юм урам хураалттай ингэ гарчаад тэгэхгүй нэг юм бүхэл жуулган адилхан даа гэдэг нэг юм бодолтой одоо
гэж л бодоод байсан. Тэгээд дахиж ингээ орооцлохыг хүсэхгүй. Өнгөд нөгөө доос нөгөө юу нь болохоор байгаад байдаг. Шамны эзнийг хүсээд байгаа нь болохоор яагаад гэдэг. Тийм юм болоо. Тэгээ би бүр ирэхгүй гэж та нар явжээ. Би араас чи бэлэн болоо чи эзэж очихгүй гэж яваад. Гэтээ нөгөө ах сайныхан агаан нь гэрчлэлийн группт ороод таниу ярьсан маа. Тэгээд гэрчлэлийн группт ороод ингээ зөндөө олон гэрчлэл үзэж байгаа. Тэндээс ингээ яг нөгөө хүмүүс чөлөөлсөн гэдэг зүйлсүүдийг ингээ сонсохдоо хүн яг энийг л хайж нөгөө хүчин тоглоомоос гарсан шүү дээ. Тэнд ийм юмнууд болохгүй байна. Ийм бурхны ажил яагаад хийдэггүй байгаа ингээд энийг хайгаад гарцсан байдал тэнд ийм юмнууд болоод шүү дээ. Ингээ гэрчлэлээс авчаад нөгөө за та нар явж гэсэн хүмүүстийн занд нөгөө хөрөд ирж байгаа байхгүй юу. Тэгээд ирэнгүүт эрс өдөрч чөлөөлт болсон. Маш том юмнаас чөлөөлсөн шүү дээ. Тэгсэн ч гэсэн явсан. Тэгэхээр бас л одоо бидний номлол дээр яригдчихсан бидний анаас гарсан уу бидний амьдралыг бүтээж байдаг. Тэгээд би та нарын араас очно гэж хэлсэн үгс бас л яг биелээ болоод бүрэл ирсэн байна. Чи бүр яг одоо чи очихгүй гэж хэлээгүй их юм л дээ тийм. Одоо арай л нэрээстэй би очихгүй гэж хэлээгүй өстой. Очоод байжээ би араас чаачна бэлэн болохоор гэж байгаа байхгүй. Гэтэ одоо бодохоор маш инээдтэй. Юунд ч бэлэн болох гэсэн юм тийм. Яг нэг тийм юм болтгол юм лээ. Би зарим зүйлийг ингээ одоо ингээ ялгааг ингээ харж байгаа. Зарим зүйлийг баг өөрийгөө яагаад тэгснээ ч баг зарим юм мэдчихгүй ш. Мэдгүй байгаа. Тийм л байсан. За тийм ээ тэгэхээр бүхэнсний хүсэж болгон дээр үнэхээр бурхны одоо цог нэлтэй байж бидний зэлбэрэл маш их гүйцэлдэж олон хүн харагдаж хөтлийн төлөө бид бол бурхны одоо өмнө дуулууртаа гэж гэрчилсээр байгаамаа яа тэгэхээр бурхан бол үнэхээр ингээд үнэхээр чөлөөлөд манай сүмийн гişүүдэд гэхүү ихвэгчдэд маш их хичээлтэй өгсөөр маш их борлог өгсөөр өдрөөс өдрөнд одоо энэ бурхнаас орсон хүмүүсэд бол сайжирсан тухайгаар маш их олноор гэрчилсээр байгаамаа тийм ээ. Тийм сайн бас гэрчлэх гэж дээ одоо ингээл ийм гэхдээ маш сайн бид энийг бас цаанд авах хэрэгтэй байна гэж бас бодсон. Яг л нөө хасанд ингээл пастортай ярьчаал за маргааш очно гэжээл тэгээд пастор баяртай хүлээж аваад за маргааш уулзъя баяртай гэл тэгээд тасалчаад жоохон байж байгаа амар дарамтанд орсон. Очоод одоо очоод гэрчлэх штеп гэдэг байгаа. Ямар шалгалт биш штеп тий. Бүр үнхээр гайхсан тэрийг олвол тий. Гэтэ нөгөө би өөрөө тэгээд дарамтанд ороод идэг одоо хажуудлын хүн би гэрчлэн штеп гэж хэлвэл би тэр үнийг гайхаж олно штеп. Тэгээ өөрөө тэгээд байгаагаа бүр үнхээр ингээд гайхаад тий. Ямар сайн амар дарамтанд орсон. Бараг яах гэж пасторлог ярваач гэж ингэж бодох хэмжээ тий. Ингээд бүр очоод би гэрчлэн гэдэг ингээд хайхадсан. Би шалгалт өгөх гэдэг байгаа штеп. Тэгээд мэдхгүй болоогүй зүйлийг ярихгаагүй. Тийм тэгээ нөгөө бодит болцсон байгаа зүйлсийг ярихын тулд тэгж амар дарамтанд бүр ингээл үнэхээр дарамтанд орц би бүр тэрийг л дарамт гэж хэлнэ. Тийм юм болоо. Тэгээд арай жоохон залбирал тэгэл замгаа шулаач. Тэгээд тэгэхээр тийм юм болж байгаа. Тэгээд тэр чинь потенциалнаас хойш дахиад өнөөдөр дөрөвдөх гэж бодоход нөлөө болгоно болж байгаа шүү дээ. Тэр хооронд ингээд зүгээр ээж байгаа хүнд нэг зовлон тохиолдохоор жоохон гай болж байгаа жоохон байж байгаа нөгөөдгөө одоо хэцүү байдаг шүү дээ. Тэр шиг л жоохон байж байгаа таамтанд орчихно. Ингээд яагаад байгаа юм бэ гэдэггүй ингээд яг юм таамт ингээд таглаа. Бүр яг тийм юм болоо. Тэгээ бийсэн чинь зүгээр л ингээд би ажил дээрээ бийсэн чинь нэг одоо нөгөө өмнө нь библийн сургуульд хамт сурч исэн хүн ирээл залбираад ирээ. Гинт ингээд дайраад тийм нөгөө залбируулахгүй хийж чадахгүй гинт ингээд ухарснаа юу гэж хэлэх хэвээр ингээд тийм нөгөө иймэрхүү юмнууд болоод исэн чинь би үнэхээр гэрчлэг ястай юм байна. Би нэг тавах ястай гэдэг ингээд мэдээд аа. Тэгсэн ч гэсэн нөгөө нэг ингээд айдас ч юм уу байгаа. Тийм юм болсон. Тэгээд би нөгөө яг нөгөө тийм юм тохиолдохгүй бол бас мэдхгүй юм шиг байлээ. Тийм нөгөө за гэж за гэрчлэж гэж бодох юм уу те. Яг би энийг гэрчлэх ястай байна гэдгийг яг тийм юмнууд тохиолдож тэгэж тарамтанд ороод л би гэрчлэх ястай энийг тавах ястай байна гэж
тий. Тэгэхээр сүслэг юм ойлгоход ер нь аюул төвхтэй. Маш их төвхтэй. Хүмүүс одоо загвар итгэж биш хүмүүс бас харамтанд ордог тийм ээ. За тэгэл өөр газраас хайж эхэлдэг тий. Сэтгэл зүйн эмнэлэг тасгал одоо хобби гэл ингээл маш олон зүйлийг гаднаас хайж эхэлдэг тий. Гэтэл бол одоо би сарамтай сүнс байж болох юм болоо гэж бодож байна тий. Магадгүй тэр бол маш тий үнэхээр ингээд яг өөрөө гарсан гэж бодлоо тий. Ямар сонирхол гарахад байгаа юм чинь зүгээр ижил кент амтанд ороод тэгэл явнаас л одоо би гэрчлээ штэ гэдэг амтанд ороод байгаа юм. Энэ чинь ямар шалгалт штэ тийм ээ сонирхол. Зүгээр л ингээд дөрүүдээр харахад чинь тийм асуудал юус хүн айзангаад байгаа юм шиг штэ. Тийм. Тийм юм байна. Санаа нэг хэлсэн нэр тийм байж магадгүй юм байна. Тийм. За тэгэхээр чам шиг бол одоо итгэгчд байгаа. Мэдээж бат шиг одоо бас бурхныг хажаад бие усамжуулах юмар явж байгаагүй. Одоо өөрчлөж байгаад бурхантай очирсан. Тэгэхээр чам шиг хүмүүс чи юу чадчих хэлэх үү? Магадгүй бус бурхныг хажаа бат шиг хүмүүс бас юу хэлмээр байна тий? Тушааныг ашиглаад. Би бол өстой үнэхээр яг ингэж л хэлмээр байна. Одоо яг саяын ярьсан юмнууд тийм ээ. Үнэхээр боддоор ингээд байдгийн шүү. Яг ингээд хүний дотроос ингээд гадагшаа ингээд гардыг шүү. Яг тийм чөлөөлөлт бүр ингээд үнэхээр байдаг. Одоо магадгүй одоо нөгөө нэг бурхныг хайгаад байгаа боловч тийм чөлөөлөлтийг хайгаад байгаа тийм хайгаад байгаа хүмүүс байгаа бол энд ингээд нөгөө ирээд үзтгтэй нөгөө хүний бас юу хийж болох юм бэ нөгөө нээлттэй байх өөрөө зүрхээ нээж өөрөө шийдвэр гаргасан байх байдлаа өнөө биш үү гэж ингээд шүүгээ байхгүй одоо нөгөө нэг тийм байдал тийм хүнээс бас их юм өөрөөс нь бас их юм хамаардаг тийм нөгөө угаасаа л хүний хүчээр энд байлгах чадахгүй шүү дээ юм тийм шүү дээ тийм ямар сайн бурхан байсан ч энийг ч ингээд хүчээр байлгах сонголтын нүдэг гэдэг чинь үнэн байхгүй юу би нөгөө талыг сонгоод явсан шүү дээ гэхдээ энийг сонгоод бас ирж болж байгаа нөгөө сонголтыг өөрөө хийдэг хүн тэгээд бас тийм нөгөө чөлөөлт тийм нөгөө нэг бас гаж буруу юм нэг тийм айхаар зүйл биш шүү тухайн үед нөгөө чөлөөлөж явахдаа би ингээд өчхөөдэй гэж айсан ч гэсэн тэр чинь зүгээр л чөлөө нөгөө тэр процесс нь л ахгүй тийм зүйл болж байгаа тэгчл хэлмээр байна да үнэхээр яг тийм зүйл байдаг бурхан яг тэгээд чөлөөлж цэвэрлдэг яг эдгээдэг үнэн үгээр бид маш их эдгээдэг бурхны үгийн талаар болоод чинь чөлөөл үгийн талаар би одоо үгийн талаар бол сайн нөгөө яг ингээд гимшээд байх хугацаанда тийм за өөр юм хэрэггүй юм байна. Эндээс нөгөө мэдээд л гарсан юм шиг байна. Жоохон хугацаанд байх та. Үгээл шүүгийн нөгөө энэ чинь яг амьд үг шүү дээ. Цэвэр үг шүү дээ гэдээсэн. Тэгээ нөгөө тэр цэвэр хальцгүй гэдэг үг надад үг нь бол тийм ингээд үнэхээр ингээд бусаад ийм байна гэд мэдээд байгаа мэдээд гарсан учраас нөгөө төр хатын тийм үг штеп угаасаа л энэ үг л амьд энд л хамаагүй ч бага энэ үгийг л энэ амьд гэдгийг ингэж нөгөө амьдаар нүглэж авсан гэдэг зүйлтэй байгаад исэн учраас тэгээд би нөгөө юу ч хийж чадахгүй ер нь яаж зүйлдээ би юус яаж залбирхаж битгээл юу гэж залбирх юм би буцаж очимоор байна гэж залбирх юм уу очимооргүй байна ч гэж залбирх юм уу мэдгүй нөгөө юу гэж залбирхаа мэдгүй болсон тэгээд зүгээр хэлээр залбирх хэрэгтэй байна тэгээд үгүй уншаа Үгүй надад бас өөр ингээд нөгөө босоод холбоос үлчээгээ бүгдийг ингээд хаач яа. Тэгээ хаасан. Тэгээд би яг тэр хугацаанд нөгөө тэр өгнөөд үнэхээр надад ингэж нөлөөлж намайг тэгэж энд ирэхэд буцаагаад авчирхад тийм. Үнэхээр ингэж нөлөөлсөн гэж ойлгож байгаа. Яг л тийм юм болсон. Яалтчгүй би ингээд үгийг ингээд тунгаглаад, үгээр тунгаглаад заримдаа ч ингээд очиж утгааж болохгүй би ингээд үгээр тунгаглаад тийм энэ үгэндээ тэгэл ингээд тиймэрхүү ч үе зөндөлсөн шүү дээ. Иймэрхүү тэгэл тийм зүйлсэн. Тэгээд би яг гэтээ нөгөө мэдгүй шээ би яг ингээд холцгүй энэ бол цэвэр энэ үнэхээр яг уу байна гэдгийг бол мэдсэн мэдээд гарсан. За ер нь бол ирсэндээ ч юм уу явсандаа ч бүх асуудал байгаа бас биш юм аа. Үнэхээр чи тусан хугацаанд ч бас зурсан байсан юм байна. Тэг байгаад бол би одоо танд би хамрагдаж таныг би хамгаалтанд баймаар
гэж бас ингээд зурсаар байсан байна. Энэ хооронд чамд дэмжлэг өгсөн байна. Ингээд чамайг өгөөрэй дахиад чөлөөсөн байх юм тийм ээ. Ингээд эргэж чамайг хайлаж авчирсан байна. А сүм дээр ирж байхын нэг ялгаа нь бол бурхны харин оршуу гэж өөрөө маш хүчтэй. Оршуу байдаг. Энэ оршууд бол хүмүүс маш их чөлөөрөд бол гарч ирж байгаа. Тийм эдэгдэг, чөлөөлөгдөг тийм. Наадах хийж нэрээ нэг юм байна. Яг нөгөө тэр бид нөгөө энэ дээрээ бас баптизм үлдсэн шүү дээ. Хамгийн маргаашийн потенциалд нь эрэхтэй. Би яг тэр нөгөө энд яг тэр оршуу байна. Яг тэгж нөгөө ариун сүнсээ дүүржээ тэгж үзээ. Нэрээ тэгээд явсан. Тэгээд би авчаад дараа нь гэртээ ингээд хитэж явахдаа би тэнд уг нь бурхан байсан шүү дээ. Яа би бүр өөрийгөө одоо шоолмор надад санагдаж тэнд уг нь бурхан байсан шүү дээ. Би тэнд очиод нөгөө тэр оршихуд одоо пастрыг залбирж байхад тийм үнэхээр шал өөр оршихуу байгааг юм би ингээд өөрөөсөө шүү дээ. Тэнд бурхан байсан шүү дээ. Тэгээд би яг юу гэж вэ? Тэгээд хитчихсэн шүү дээ. Тийм яг тийм үнэхээр яг тийм орших үед байдаг. За энэ оршууд бол үнэхээр идэг юм аа тийм. Үнэхээр одоо хүн үгүйг харахгүйгээр тийм нэг өөр атмосферт орсноо бол бас гэрчлэдэг. Тэгэхээр бархуугийн гэрчлэлээр дамжуулаад үнэхээр бархуутай адилхан бурхныг хайж байгаа өмсгөл байвал та хаагаараа төгшөөрөө бидний гэрчлэлээр дамжуулан бидэнтэй холбогдож одоо бурхны үд хаалга болж бид суугаамаа тийм ээ. Бурхны халтуршуулан гэрчилсэн бархуудаа баярлаа. Ингээд дараа одоо гайхалтай одоо гэрчлэлээр мэдээ дахин уулзах. Чамд одоо магадгүй хэлээгүй би энийг бас нэг хэлэх юмсан гэсэн үг байгаа бол хэлж болж юм би асуугаад үлдээсэн баг байж магадгүй. Одоо баха. Яг юм ер нь ярьчлаа. Бүгдийг ярьчлаа шүү дээ. Тэгэхээр бол дараагийн гэрчлэлээр уулзлаа. Түр баяртай. За баярлалаа.